Би нэг өгүүлбэр ярих хэрэгтэй байна. Яагаад гэхээр би голоос нэг хасчаамал чиний хөдөлж байгаа чи ингэж хөдөлж чинь гэсэн. Тийм бай. За би төлөвлөсөн хөлгөнгөө жих үү. Хай. За өдөр өглөө орой минь. Өнөөдөр би та хэдтэй Samsung тэрхүү ажилд орох талаар бичлэг бэлдсэн байна. Бүр зочинтэй. Зөвхөн одоо байг бүрт ярьтай одоо. Одоо би сте гоё. За одоо итэг. Зөв нь болохоор дотоодын нийт зах зээлийн тэгээд итгэхэ бэлж байна. Ингээд миг шиг ингээ юм яриад ингээ жохоо ингээ подкаст шиг ингээ юм ярих гад. Одоо би гацхгүй за. За. Чи уруулан дээр хэрэгтэй. Урал юм бодог. Урал ямар бодог. Зүгээр миний бодог. Ясаа. Дотоодын нийт зах зээлийн одоо хамгийн хувийг эзэлдэг компани буюу одоо хойноос одоо гэдэг үгээр байлгасан. Лонси одоо Түнчлээ. Одоо би яг тэдний залт. Одоо надад. За тэгвэл эхлээд нь Samsung-ийн хин компани маань яг ямар компани юм бэ гэдгийг та хэд ярьж өгье. За Samsung групп нь Солонгосын дотоодын нийт зах зээлийн хамгийн хувийг эзэлдэг буюу тойноос нь бол бид хэдийн мэдэх Hyundai, LG, SK зэрэг ордог юм байна. Тэгээд зөвхөн Samsung-ийн эзэмшиж буй технологи одоо тэр кисүр юу гэдэг нь тэрийг болохоор зөвхөн Samsung-ийн компани ганцаараа хамгаалах биш, улсаас хүртэл одоо системжилж хамт хуульчлан хамгаалдаг юм шүү. Тэгээд түүнээс гадна олон улсын уулзалт харилцаанд болохоор Солонгосын ерөнхийлөгч хамгийн номер 1-ээр Samsung-ийн ерөнхий захирлыг нь дагуулж явдаг гинэ. Тэгээд Солонгос улсын хувьд бол тийм л том байр суурийг эзэлдэг тийм компани юм байна. Том corporate group байгаа. Харин бид хэдэд болохоор бид хэд мэддэг юм ч одоо юу юм бэ? Гар утас цахилгаан бараа. Нэг тэр хэмжээнд мэддэг шүү дээ. Тэгэхээр бид хэд мэддэг тэр хэмжээг аль хэдийн хүрээг нь даваад гарчихсан. За тэгээд Солонгосын ер нь л эдийн засгийг хөдөлгдөг гэж хэлэхэд болоход л тийм компани юм л та тийм. Тэгээд би ингээд жоохон харсан чинь одоо бид хэд ойртуулаад ярья гэх юм бол Apple байгаа шүү дээ тийм. Apple-ийн дэлгэцийг чинь Samsung-аас одоо хүртэл нийлүүлдэг юм байна. За өмнө нь батарейг нас нийлүүлдэг байсан юм байна. Ингээд хэлэхэд бол хэр хэмжээнд байгаа гэдгийг ойлгочих болов гэж би бодож байна. Яагаад онцгой зочин байна вэ гэхээр одоо манай найз Samsung-д өөрөө ганцаараа бэлдээд ажилд орсон байгаа. Тэгээд миний хувьд бол их бахархдаг. Өөрөө бол яг тийм чиний хэлдэггүй энэ дэрийг үлээд зөвшөөрдөг би бол их бахархдаг. Тэгээд та хэдээ бас энийг хуваалцмаар санагдлаа. Яагаад гэвэл та хэд маань ч гэсэндээ Samsung-д ажилд орч яагаад болохгүй гэж бид хэд ч гэсэн хичээвэл болно шүү дээ. Тэгэж бодоод хуваалцах гад намайгаа бүр гитэ аваад ирчихсэн бичлэг хийгээ байж байна. За тэгвэл намаа өөрийгөө нэг заахан танилцуулах уу? За сайн байцгаана уу? Намайг Номин гэдэг. Би дүүрийн 10 жилийн ангийн найз нь. Тэгээд Солонгост ирээд хоёлаа ингээд айгүй ойрхон байдаг болохоор нэгэндээ ингээд айгүй их цагийг өнгөрөөдөг. Ойрхон байдаг болохоор уу? Сэтгэлээрээ ойрхон байдаг болохоор. Тэгээд одоо би Samsung Group-ийн Samsung SDI гэдэг компанид ирээдүйн технологи судалгааны үрэлэнд материал судлалын инженерээр ажилладаг. Тийм. Тэгээд өнөөдөр дүүрэгийнхаа влогт дүүрэгийнхаа яриад хамт ингээд сууж байна. Асуудал манайд эхлэх байгаа юм шиг байна. Энэ нь болохоор зүгээр юм ерөнхий юу гэдэг бас ингээд Samsung гэдэг энэ компани тайлбарлаж байгаа нэг хэсэг гэх юм уу? Юу вэ гэхээр тавын хэмжээний компанид ажиллах ямар байна вэ? Одоо чиний ажлаас ч хамгийн их таалагдж байгаа юм юу вэ? Одоо бид хэдий ингээд Instagram дээр хараад байдаг corporate girl болчихсон юм байгаа шүү дээ. Таалагдж байгаа та. Би их тагсаа нөгөө өөр газар ажиллаж байгаагүй. Анхны ажил маань байгаа болохоор бас харьцуулж хэлэхэд хэцүү ч гэсэндээ. Тийм. Гэхдээ яг ийм олон улс ингээд ийм нөгөө нэртэй ийм том газар ажиллаж байгаа болохоор айгүй амар л байд юм байна. Ер нь хувь хүний хувьд айгүй амар. Цаанаасаа ингээд бэлэн юм айгүй их. Тэгэл дасгал хөдөлгөөн юмэрэл дотроо фитнестэй имлэг байна уу байгаа. Нуруу өвдөд энэ тэрвэл барай засалж байдаг. Тэгээд орой гэрлүг авч явах хоолонд энэ хүртэл ингээд бэлтэж өгдөг тийм. Тэгээд ер нь бүх юмыг айгүй сайн хангадаг. Хангамж сайтай байна л гэж би бодоод байгаа. За тэгвэл намайгийн Солонгост ирсэн талаар нэг жоохон юм ярья. Намайг хизээ Солонгост ирсэн бэ? Хэр удаж ирвэ? Би коронавигаар ирсэн. Би коронагийн 21 оны 7 сард ирсэн. Тэгээд 7 сард угаасаа яг магистртаа орох гээд ирээд сая магистраа төгсөөд ажилд орсон. Яг энэ одоо харчихсан хүмүүсийг бодвол удаагүй л байгаа юм байна. гэдэг байна. Тийм. Ажил
байгаа. За тэгвэл одоо хоёул үнцэн асуултуудаа яа. Ерөнхийдөө бол 5 асуулт илтлээ. Тэгээд энэний хүрээнд нэлээд юм ярих болов уу гэж бодож байна. За, нэгдүгээр асуулт гэж шууд асуугаа явчихъя. Samsung-д ажилд ороход яг ямар шат дараалалаар явагддаг юм бэ? Солонгос ер нь жилд 2 удаа ингээд ажлын зарлагддаг. Саванги гээд өвөл болон намар ингээд зарлагддаг. Яг оюутны төгсөх үеэр. Тэгээд тэр үеэр зарим компаниуд бол өөрсдийн гэсэн вебсайттай зөвхөн ингээд ажил авдаг. Одоо жишээлбэл Samsung гэх юм бол samsungcareer.com гэж орохоор ингээд бүх ингээд зарууд нь орж ирдэг. Тэгээд зарим компаниуд гэх юм бол дүүргийн өмнөх бичлэгүүдээр ярьжсэн Job Korea ч юм уу тий Sarami гээд сайтууд дээр айгүй их бас зар ордог. Би бол яг Samsung-ыг өөрөө угаасаа яг орно гэд харж исэн болохоор яг сайтаас нь материал явуулсан. Зорилго тавтай юм аа. Сайтн дээр одоо ингээд чамаас асууж байгаа асуултууд ч өөрийнхөө хувийн мэдээлэл тэгээ бүх юмнуудаа ингээд бүглэн. Тэгээ тэр дунд нь бас ингээд одоо эссе ч юм уу тий өөрийнхөө энэ компанид орохыг хүсэж байгаа, яагаад ормоор байгаа, ороод юу хиймээр байгаа, дээрэс нь орох чадвартай үгүйгээ би өөрөө ингээд баталхаар өөрийгөө л магтана гэсэн үг шүү дээ. Тэгээд сайт дээрх байгаа асуулт дээр аль болох өөрийгөө магтах өгүүлбэрүүдэд оруулаад би угаас чадна, би чадна гэл тиймэрхүү юмнууд аягүй их сан оруулна. Тэгээд нэг гол чухал юм гэвэл мэдээ солонгос хэл. Тэгээд солонгос хэлний топик шалгалтын 3 дугаар шат гэдэг чинь 3 дугаар үе. Тийм 3 дугаар төвшин. 3 дугаар төвшингөөс эхлүүлээд ер нь бол угаасаа apply дэж болно. Тэгээд гэхдээ яг солонгос хэлэхгүй байсан ч гэсэндээ англи хэлээр чи apply даад чиний өөрийн ингээд ажилтдаг салбар, чиний хийж бүтээсэн юмнууд чинь тэр компанид үнэхээр ингээд тааш тохироод хэрэгтэй байвал ямар ч асуудалгүй авдаг. Тийм. За тэгвэл асуултаа бүгэлчлээ. Тэнцчихлээ. Тийм. Эхний үедээ эхний шатанда тэнцчихлээ гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр шатанд. Тийм, нэгдүгээр шатанд тэнцсэн. Хоёрдугаар шатанда манайхаар бол Yesh гэдэг шиг Samsung-ийн Yesh гэдэг шалгалт байдаг. GSAT гэдэг. Тэгээд тэр шалгалт нь болохоор IQ, солонгос хэл, тэгээд англи хэл, одоо их мэрэгжлийн төвшингийн тийм жижиг юм хэсгүүдтэй. Тэгээд тэр шалгалтаа өгөөд тэгээд тэнцэх юм бол хоёрдугаар шатад авлаа. 3. За 3 нь одоо ингээд айгүй олон ярилцлагууд эхэлнэ, мянжобууд эхэлнэ. Би бол 3 мянжоб өгсөн. Нэг мянжоб нь болохоор одоо миний мэрэгжлийн асуултуудыг надад асуудаг. Би тэр одоо проблем. Надад ингээд нэг проблем өгөөд би тэр проблемыг яаж хэрхэн ингээд одоо цаашаа solve хийж гарч чадах вэ гэдэг тэр асуудлаас асуудаг. Тэгээд дараа нь болохоор хүний нөөцийн ярилцлага гэдэг чинь HR менежер. Тэгээд хүний нөөцийн газраас энэ хүн ингээм хамт олонтойгоо хамт ажиллаж чадхаар хүмүүн байна уу? Үгүй байна уу гэдэг талаар тийм ярилцлага авдаг. Тэгээд гурав дахь нь болохоор ерөнхийдөө миний нөгөө personality-гийн тийм ярилцлага гэх юм уу? Надаас ингээл амар бол асуулт асуугаал те. Танай ажил дээр чи ийм хүн ингээд ийм ууртай хүн байлаа гэхэд чи энэ хүнтэй ингээд хэрхэн яаж хамтарч ажиллах вэ? Чи ер нь ийм үед яг яах вэ гэд намайг ер нь нэг тийм таньж мэдмээр байгаа асуултуудыг айгүйх асуудаг тийм жобыг нэг өдрийн дотор ба гэд. Хоёр хүнд айгүй толгуурсан асуулт асуудаг юм шүү дээ. Чи ийм нөхцөлд яах вэ? Ийм хүнтэй хамт яаж хамтарч ажиллах вэ гэж асуудаг байна гэхээр айгүй сонирхолтой санагдлаа. Одоо хоёр дахь асуулт руу орё. За. Эхний байдлаар ямар шаардлагыг хангах ёстой вэ? Заавал гадаад хүн гэлтгүү солонгост бас ингээд Samsung дахиад ажилд орж байгаа хүмүүсийн хувьд ч юм уу. Тэгээд тэрнээс гадна гадаад хүний хувьд бас тэрнээс онцлоод яг юу бэлтгэх хэрэгтэй гэдэг юм болоо. Нэг айхтар юм наривчлалтай ярих гоё жишээ нь техник байдлаар яг энэ типун зөв ерөнхийдөө юу бол биднэрт бэлтгэгдсэн байх хэрэгтэй юм бэ? Хамгийн одоо кибун зөв байх хэрэгтэй юм бол мэдээж оноо, хэлний оноо. Тийм. Тэгээд солонгос талаас орж байгаа гэвэл мэдээж хэлний оноо заавал шаардлагатай. Тэгээд хэлний онооноос гадна сургуулийн мэдээж төгссөн байдал тий дипломтой байх шаардлагатай. Тэгэл ер нь хамгийн энгийн юм гэвэл энэ хоёр л авах болно шүү дээ. Энээс цаашаа зүгээр плюсаар ингээд оноо нэмж чадах юм гэвэл чи ямар ажил хийжсэн, одоо ямар туршлагатай энэ салбарт чи юу хийжсэн тийм. Дараагийн асуулт нь бол жоохон холбогдоод явчих магадгүй. Үнэхээр 3 дахь асуулт.
CV буюу одоо анкет байгаа шүү дээ Монголоор. Гэтэл одоо CV гэдэг яриад явчих. CV-гээ бичгээд хэрэг хугацаа зарцуулагдсан бэ? Тэгээд танай мэргэжлийн болохоор мэргэжил болохоор нэг CV дотор багтах ёстой нэг хэдий юм байгаа ч гэдэг хүчин зүйлүүд танай мэргэжлийн болохоор CV дотор яг юу заавал байх ёстой гэж чи бодож байна вэ? Манай мэргэжлийн хувьд гэх юм бол судалгаа. Одоо дахиад судалгаа ярих гал. Түрүүний ярьсан тий. Тэгээд ямар ярьсан юм гэдэг. Тий, ер нь нэг юм конференс те одоо юм хурал чуулганд чи ямар ажил үзүүлж исэн, ямар амжилт гаргаж исэн, ямар сэтгүүлт чи ингээд ажиллаа хэвлүүлж исэн гэдэг бол манай мэргэжилт амар чухал гэдэг. Тэгээд тэр сэтгүүл чинь ийм өндөр оноотой, impact factorтай тийм сэтгүүл бол чамд бол айгүй их юм нэмэлт оноо болж орж ирдэг. Тэгээд дээрэс нь одоо юу байгаа штэ одоо чөлөөт цагаар юу идэг. Тэр бас айгүй чухал. Чөлөөт цагаараа би одоо юу идэг байвал тэнцэх багталтай бай. Өөр нэг юм нийгэмд одоо нээлттэй ингээд нийгмийн ажил айгуусан оролцдог. Би ерөнхийд нээлттэй хүн тустай багаараа яаж сайн ажиллаж исэн талаараа ингээд бас CV дээр оруулах юм бол тэр хүмүүс чамтай л уусаа нэг юм орчинд ажиллаж байгаа юм чинь чамайг илүү юм хамт олонч байгаасай гэдэг үднээсээс аягүй шалгадаг. Тэгвэл ер нь бол хэрэг нийгэмсэн хүн бэ гэдэг шалгатай байна шүү дээ тий. Тэгвэл чи ажилд ороод үзсэн чинь яг энийг шалгах зүг байсан байна уу? Чамд одоо ямар зүйл төр илэрч Өрөөл өдөр болгон шахуул ер нь амар тийм нийгмийн харилцаанд байгаа штэ. Өмнө би ингээл их сургуульд ч юм уу магистрт тахад өөрийгөө байнга юм нийгмийн харилцаанд байна. Ер нь нийгэм дунд ийм айгүйх харилцаанд ороод ийн гэж боддог байсан чинь яг ажил дээр гараад ирэхлээр илүү тэрийг мэдэрт юм бэ. Асуудлууд тулгардаг байх л та тий. Одоо хэмдэ би ингээд дээд хүмүүстэйгээ яаж зөв харьцах уу? Тийм балансаа яаж зөв авч явах уу гэдэг нь айгүй бас чухал юм шиг надад санагдаж байна. Хүн болгоно л амьдарчих гад л байгаа мэт чинь тийм ээ. Тийм. Маа дарагч амьдарчих гад. Тэгвэл танай мэргэжлийн хувьд CV дотроос судалгаа нь хамрагдсан байх чухал юм байна. Тийм. За тэгвэл л штэ. Зөв би сонирхоод асууж байгаа шүү. За өөрөө ингэж бичиж ганцаараа судалгаанд хийгээгүй хин нэг багшийнхаа доор ингэ судалгаанд нь тусалсан тэгсэн чинь тэр багшийн судалгааны том сэтгүүл дээр гарчихсан гэвэл энэ миний амжилт мөн үү? Мөн шүү дээ. Энэ бол угаасаа л баг хамт олонны ажил. Судалгаа ийн гэдэг чинь ганцаараа ерөөсөө хийж чадахгүй. Багш бол заавал хамтдаа хоёулаа 2-оос дээш 3 4 5-уулаа бүгдээ хамт нэг судалгаан дээр ажиллаж тэг үр дүн гаргана. Тийм болохоор ганцаараа бараг судалгаан дээр юм хийвэлжсэн би бараг харж байгаа. За тэгвэл л штэ намаа CV-г бичихтэй хэрэг хугацаа шаардлагатай гэж бодож байна. Одоо дан ганц бичсэн хугацаа биш заяа. Тэрнээр чи судалгаа оруулахын тулд судалгаагаа хэр удаа хийсэн тэр хугацаа бас хамааруулаад. Судалгаагчид их вестрийн бүхэл хугацаанд хийж байгаа штэ. 2 жил тий. 2 жил гарan судалгаагаа зогсоо зайг үйж байгаа. Тэгээд тэр чинь ганц судалгаа ихгүй нэг судалгаа дуусаад дараагийн судалгаа тавтагдаад эсвэл одоо юм дэ зэрэг 2 3 судалгаа ингээд явдаг. Тэгээд CV бичгээд бол нэг 2 3 хоног л орсон баг. Тийм 2 3 хоног ороод тэрийгээ зөвхөн чонныгээ бичгээд. Тийм чонныгээ бичгээд 2 3 хоног. Тэгээл тэрийгээ нөгөө байнга жоохон шалгаад тэгэл яг нэг сүүлийн хугацаанд яг тэр өдөр хаагдах өдөр нь бүгдийг оруулж ирсэн санагдаж байна. Хаагдах өдөр нь оруулаа. Тэр хугацаанд дуусч байгаа өдөр нь үү? Тийм. Тэгвэл тийм их эрт оруулсан арай оруулсан бол нэг хамаарахгүй юм биш үү? Агаагүй. Озаа солонгосч хамгийн сүүлийн өдөр хэдэн минутын өмнө сабмит хийж. Одоо дөрөвдүгээр асуулт руу гаръя. Ер нь аяга дискс явчлаа тодорхой. Тавч. Анкет өгчлөө. Түрүү хэлтэйж болохоор эхлээд нь асуултанд хариулдаг. Тэгээ анкет руу ордог. Тэгээ тэрний дараа болохоор анкетныхаа тэр хэмжээнд тэнцлээ гэж тод ярилцлагаа ордог гэсэн шүү дээ. Тэгвэл ярилцлагын хувьд яг хэрхэн явагддаг юм болоо? За яаж бэлтгэх вэ? Яг мэдээж хүн болгоны хувьд л зам замлан ондоо л агаал та. Гэтэ яаж хамаас ингэж суугаад байна гэхээр чи ингэж ярьцлага өгөөд бүх үе чаданд нь тэнцээд ажилд орсон байгаа болохоор хүмүүс яг чамтай адилхан хийвэл орчихч юм билээ гэж бас сонирхож байгаа шүү дээ. Тийм болохоор чамаас ингэж суугаад байгаа шүү. Ярилцлагандаа бэлтгэхдээ нэг юм файл баг ингээд нээсэн. Нэг фолдер маяг юм нэгээд тэгээд надаас асууж болох бүх асуултуудыг ингээд нэмээд тэгээд мэргэжлийн асуултууд ч гэсэн ингээд асууж болохоор мэргэжлийн асуултандаа зориулсан бас нэг тийм хэсэгтэй. Тэгээд ихэнх нөгөө ярилцлаган дээр асуудаг асуултууд байдаг шүү дээ. Нэг амар энгийн
одоо юм яагаад энд ажиллах гээд байгаа. Манай Ер компани нь сонгосон шалтгаан шалтгаан юу вэ гэдэг ч юм уу. Ер нь чи энэ компанид одоо амжилттай ажиллахын тулд юу хийж чадах вэ гэдэг тийм асуултуудад өдөр шөнөгүй юм билсэн. Тэгээд өдөр шөнөгүй ч явах дээ. Зүгээр яг оройдоо нэг цаг гарахаар нь жоохон бэлдээл. Тэгээд нь хариултаа жоохон зэгцлээд гацсан. Тэгсэн чинь яг тэр асуултууд ирдэг. Тэрнээс өөр ямар ч асуултууд ирээгүй. Тэгээд бэлдсэн асуултууд ирсэн. Тэгээд тэр хэмжээгээр угаасаа аюу өргөн үрэтэ бэлтсэн байсан. Хувийн амьдралынхаа хүртэл бүх асуултууд хариултад бэлтцээсэн. Бэлдсэн гэж юм л та. Яаж бэлдэж одоо яасан юм бэ? Асуултаа өөрөөс асууад өөрөө хариулсан гэсэн үг. Тийм. Одоо би хэрүү гадны өмнө намаа ингээ харах юм бол надаас хамгийн их юу гэж асуух бол гэж бодсон. Одоо юу юм бэ? Чи яагаад Монгол буцахгүй Солонгост ажиллах гэдэг юм? Ер нь яагаад ингээд Солонгост хэр удах юм? Чи ингээд манад ингээ удах уу үгүй юу гэдэг тэр хүмүүсээс амар чухал шүү дээ. Тийм болохоор чи удах уу удахгүй юу гэдгийг надаас асуувал би юу гэж хариулах вэ гэд өөрийгөө жоохон рекламдах маягийн юмудаа бэлдээл. Бас тэрнээс гадна одоо би компаниудаа ярилцлага өгөөд ажилд ороход юу нэлээд чухал байсан бэ гэхээр би ажилд орох гэдэг компанийнхаа талаар хэр сайн мэдж байгаа айгүй чухал гэсэн байхгүй юу? Samsung бас яг адилхан байсан уу? Тийм. Samsung бүр асуултанд нь ингээд байсан. Тийм манай компани талаар хамгийн сүүл ямар мэдээ сонссон бэ гэж асуусан байхгүй. Тэгээд би угаасаа яг тэр асуулт орж ирнэ гэж уусаа бодож ирсэн. Ингээд жилээс жилд орж ирдэг гэдээ ингээд интернетээр бичсэн байдаг байхгүй. Тэгээ ярилцлагаар орсон хүмүүс. Тэгээ тийм болохоор мэдээ уншаад ер нь ингээд сүүлд ингэсэн гэсэн би тэрний талаар ингээд харсан гэдгсэн чинь шууд миний бодлыг асууж ирсэн. Чи тэр мэдээг хараад юу гэж бодсон бэ? Одоо юм дэ энэ одоо зөв сонголт гэж чи бодож чинь үү? Манай компани ингээд ийм хийж байгаа. Чиний талаас юу гэж харж байгаа вэ гэж бас асуусан. Тэгвэл яг нэг жоохон тоглоом болгоо хэлчихье. Гэхдээ YouTube үзэхээр Samsung гэж хайхаар юм Samsung за тэнд ийм гоё батарей гээл ийм гоё Insta гээ компани ингэж гоё ажиллаж байна. Гэхээс илүү тэр ерөнхийлөгч ингэж явж байгаа охин тэгээд ийм үдээ суугаад тэнгүү тэгэл тэрэн тэгчлээ тэнгүү Солонгосын одоо юу гэдэг улс төрд ингэ нөлөөлчихлээ тэгчлээ. Шар мэдээ, шар хөвлөө. Тийм film очиж ирээд дээ шүү дээ. Энэ бол тэр ч гэсэн мэдж хахад алцахгүй гэсэн үг. Тийм. Үгүй яг асуухгүй л тийм. Яг ингээд асуултаар ингээд манай ерөнхийлөгч охины мэдхүү юу гэдэг чи мэдхүү гэж асуухгүй л тийм. Гэтэ ерөнхийдөө бол ингээд бүх түүхийг ер нь л ингээд жоохон ойлгоод орж байгаа шүү дээ. Энэ компани түүх хизээ яаж үүссэн, хин ерөнхийлөгч хийсэн гэдгийг бол ингээд жоохон ойлгоод тэгээд дээрэс нь ийм YouTube-ээр тийм шар мэдээ биш яг зөвхөн ийм мэдээний сонингууд идэв шүү дээ. Мэдээний сайтууд зөвхөн ийм одоо эдийн засгийн мэдээ сонингууд тийм сонин дээрээс айгүйх мэдээ уншиж исэн санагдчих. Ярилцлагын хувьд бол нэг иймэрхүү хэмжээнд явагддаг юм байна шүү. Тэгээд нэг бол нэгдэхгүй, хоёр бол хоёр даххгүй. Асуултуудаа ингээд өөрөөсөө асууж үзээд өөрөө тэрэндээ хариулж үзээд тэгээд баг ингийн биш хоёулын шиг ингээд бичлэг хийж сууж хагаад асуултанд хариулцгаад тэрийгээ дараа нь өөрөө үзээд миний энэ тал зүгээр юм байна, энэ тал муухайсан сот чинь ингээд бэлтгэсэн ч бараг болох юм шүү тийм. Хажууд танд бэлдэх хүн байгаа бол нөгөөндөө ярьж өгöd ч юм уу ийм аргууд байгаа юм шүү. Тэгвэл компанийн талаар сайн мэдэх нэ шүү. Одоо 5 дахь асуулт явчих. Хоёулын энэ болсноос бол хурдан явчлаа ярилцлага маань. Тиймээс үл цамдаа юмар цааж байгаа тавыг одоо нэг газар очиж ярилцлага уулз хийх чаа гэдэг чинь сонсоод энэ бичлэгийг хийх шийдсэн байхгүй юу. За тэгээд юу сонсон бэ гэхээр одоо Samsung Group маань дахиад шинэ боловсон хүчнийг элсүүлж эхэлж байгаа юм байна. Эсэлтээ авч эхэлж байгаа юм байна. Тэгээд түүнтэй холбогдуулаад манай номой маань төгсөж байгаа. Samsung ажиллахаа бэлтэж байгаа хүмүүстэй уулзалт хийж байгаа юм аа. Тэгээд энтэй холбогдуулаад номойгоо урьж авчирсан юм аа. Тэр талаараа нэг жоох яриач гэх юм. Тийм. Нөгөө сая өмнө хэлжсэн шиг одоо намрын эсэлт гэх юм уу эхэлж байгаа. Тэгээд намрын эсэлтээр энэ жилээс эхлүүлээд гадаад хүмүүсийн тусгай эсэлт бас нэгдсэн. Тэгээд зөвхөн гадаад хүмүүсийг шалгаруулж авдаг. Тэгээд тийм болохоор одоо үзэж байгаа хүмүүс ч гэсэн арай өрсөлдөгч багтай гэх юм уу. Солонгос хүмүүст өрсөлдөхгүй. Ядчил гадаадууд ингээд тодор өрсөлдөө гэсэн үг байхгүй. Тэгээд тэрний талаархын танилцуулга уулзалт удахгүй одоо 9 сарын 3-нд өглөөс эхлүүлээд орой 5 цаг хүртэл Сөүл дээр явагдах байгаа. Тэгээд Сөүл дээр одоо ажиллаж байгаа хүмүүс болон HR team-ээс ингээд хүний нөөцийн газраас хүмүүс нийлээд танилцуулах өдөрлөг. Дээрээс нь одоо ярилцлагуудыг бас авч байгаа. Эхний шатны ярилцлагуудыг аваад тэгээд тэр дундаасаа дараагийн хүмүүсээ ингээд одоо юм урьж оролцуулахад бэлтэж байгаа гэх юм уу. Тэгээд тэр үед гадаадд манайхан
Тэгээд айгүйх ирээд бас сонсоод үзвэл зүгээр юм байна гэж тийм. Тэгээд энэ нь болохоор ямар хүмүүс нээлттэй юм бэ гэхээр Сөүл их сургууль сурдаг оюутнуудад нээлттэй юм байлээ. Тэгээд өөр их сургууль сурж байгаа оюутнууд маань очиж чадахгүй ч гэсэндээ түрүү намайгийн хэлсэн сайт агаар тэгээд дахиад хэлээд өгөөч. samsungcareer.com гэдэг одоо энэ доор гарч байна. Бүх сургуулийн хүүхдүүд сурагч нар, төгсөгч нар хүсэлтэд явуулж болох тийм том хэмжээний сайт тийм. Тэгээд тийшээс таад 9 сарын 3-наас өмнө яралтай материалаа эхний байдлаар явуулаарай. Тэгээд нэг их юм болов шаардлагатахгүй. Тэрс явуулал үзвэл бас алдах юм байхгүй. Тэгж бодож байна. Нэг хэлбэт тэнцчих юм илүү тэгээд тэрнийгээ дараагийнхаа хүртэл угаасаа хугацаа байдаг те. Тэр хугацаа байдаг те. Ер нь би бол нийт анхны материал өгөөд тэнцэн гэдэг хариу хүртэл бол 3-4 сар надад шаардлагатай. Тэгэхээр нэг амар бол яарадах шаардлага байхгүй. Гол нь л эхний материалын хугацаагаа тааруулчих юм бол тэрнээс хойшоо бол чи сард баг ганцхан удаа л нэг юм хийх юм аягээл өөх юм өгвөл яваад иж болох. Тэнцээд яваад явна шүү дээ. Тэнцээ яваад иж. За тэгвэл одоо өнөөдрийн маань битгээд ингээ анонс хийж байгаа хэлж байгаа энэ цолын маань юу вэ гэхээр Сөүлдээ сурдаг оюутнууд Сөүлдээ сурдаг оюутнууд маань 9 сарын 3-нд хаана очих юм бэ? Чаюган гэсэн. Хэдэн цагт? Өглөө 9-өөс орой 5 хүртэл. Орой 9-өөс орой өглөө 9-өөс. Чаюган гэхээр би тэрний зал юм уу? Тийм шүү гэлээ. 8 маань бол угаасаа тэгэхээр 9-5 хононд байх юм шүү дээ. Тийм. Би бол байж. Монгол оюутнууд очиод монголоор ингээд харилцаар үүсгэх нь. Найзууд чинь энэ тал дээр бэлтэж байгаа болохоос тэр Сөүлдээ сурдаг одоо гадаад оюутнууд бэлтэж байгаа оюутнууд байх юм бол хэлж өгөөрэй. Англиар бас очиод ярилцах нь, солонгос орч гэсэн мэдээж нээлттэй л үү тий. Тэгээ дээрэс нь ирсэн хүн болгоо нэг тийм юутай гэсэн. Одоо суглаатай гэх юм уу? Galaxy Watch ч юм уу тий. Samsung-ийн брэнд тийм бүтээгдэхүүн гэдэг шүү дээ тий. Тийм бүтээгдэхүүнүүдийг бэлгэлж байгаа юм билээ. Японд ч гэсэн байна. Соглоо дотор нь Samsung-д ажилд орох ирэх байна. Баа. Би очтой юу? Миний бэлгийн асуулт бол энэ хүрээ дуусчихлаа. Тэгээд одоо миний асуултад эхэлнэ. Одоо би дүүрээс асуултсан. Үгүй. Гэтэ би бол их хацтай байна. Одоо хүмүүс одоо Samsung-ид ажилд орж байгаа талаар бичлэг хийлэг гэж бодоход судлаад интернетээ судалсан юм дээр үндэслэл бичлэг хийн штэ. Тэгэхэд би болохоор яг ингэ бодит жишээг авчраад тавьсан. Авчраад тавьсан уу? За тэгээд намайтай маш их баярлалаа. Миний одоо бичлэг үзэж байгаа хүмүүс ч гэсэндээ Samsung-д ажилд ороход бэлтэж байгаа монгол хүмүүс байх юм бол өөр асуух зүйл байх юм бол комментээр бичээрэй. Над руу бичээд болно. Мэд амжуулаад асуугаад өгнө. Тэгээд Дүрэгийн channel-ыг subscribe, like, дараарай. гэдэг үлээ. Тэр чинь нэг хонход шүү дээ. Тэр юу гэдэг лээ? Notification on. Thank you very much. Намайг баярлалаа. Хөөе, та нар нэг манай найз нүүж ирж байгаа гэсэн бичлэгийг санаж байна уу? 맞아. Би ер нь энэ channel дээр битээ хийсэн шүү дээ. Тийм шүү дээ. За. Bye bye. Bye bye.